За сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань сошиал дээр өөрийн суугаа хэрхэн нээхв. За энэ сэдвийн хүрээнд дараах агуулгыг үзнэ. За суугтаа яаж нэр өгөх вэ? За суугийн зорилго чиглэлээ хэрхэн тодорхойлох вэ? За хэрвээ зорилгоо тодорхойлоогүй бол эсвэл тодорхойлсон байсан ч тренд болон зах зээлээ яаж судлах вэ? За үзэгчээ буюу зорилт бүлгээ хэрхэн тодорхойлох вэ? За мөн туршилт хийх, сэтгэл зүгээ бэлтгэх гэсэн энэ хүрээнд өнөөдрийн хичээл явагдана. За эхлээд сошиал сувг дээр байрших. За ковидоос хойш дэлхийн нийтээр дижиталчлалд маш хурдан шилжсэн. Тэгэхээр маркетеруудын төсөөлж байгаагаар бол энэ дижиталчил шилжилт бол 30 жилийн дараа гэхэд дэлхийн бүх хүн энэ дижиталчилд орчих юм байна гэж төсөөлж байсан бол энэ дэлхийн нийтээр учирч байгаа энэ хямрал бол энэ цаг хугацааг наашин татсан байна. Тэгэхээр одоо бүх зүйл YouTube руу орж ийн, Facebook руу орж ийн, Instagram, TikTok хүн болгон энэ сувгуудыг хэрэглэж байна. Тийм учраас хэрвээ та бизнес хийж байгаа бол жижиг дунд үйлдвэр хийж байгаа бол ямар зүйл хийж байсан ч гэсэн сошиал сувг дээр байрших нь бол хамгийн чухал болжээ. За тэгвэл сошиал сувг дээр байршихын тулд юуг анхаарах вэ гэдэг дээр үзье. За хамгийн түрүүнд нэр олох. Сувгийнхаа нэрээ олох нь хамгийн чухал. Тэгэхээр энэ нэр гэдэг бол таны бизнесийн хувьд эсвэл хувь хүний хувьд брэнд гэсэн. Та нэрээ брэндээ эхлээд зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр нэр бол хэлэхэд амархан, тогтооход хялбар, мөн хайлтын системд өртөх магадaltaй байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар сошиал сувг дээр байршихдаа юуг анхаарах вэ гэхээр Facebook ч бай, YouTube ч бай, өөр нэгэн алгоритмтай байна. Тэгэхээр энэ алгоритм хэрхэн ажилладаг вэ гэдгийг мэдчих юм бол бид нар нэрээ анханасаа зөв тодорхойлоо, зорилгоо зөв тодорхойлоо, мөн өөрийнхөө контентыг ч гэсэн үйлдвэрлэлд энэ хэрхэн сошиал дээр өөрийгөө байршуулахаа мэдээд явчихна гэсэн. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол хамгийн нэгдүгээрт нэрээ олох. За манайхан чинь нэр гингүүтэл айгүй урт нэр өгчдөг. Тэгээ тэрийг нь баг хүн сонсоол зүйүүлээ дараа нь л сандгүй тийм ээ. Тэгэхээр таны нэр богинохон, товч, тухайн хүнийг тогтооход хялбар ийм байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр зарим хүмүүс нэр гингүүтээ компани дээр ч гэсэн айгүй урт нэр өгөөд тэрийг адилхан сошиал дээр байршуулад байдаг. Тэгэхээр бидний нэр бол тодорхой байна гэдэг нь хэрэг бид нар ирээдүйд зах зээл дээр, гадаад зах зээл дээр гарлаа, гадаад түнштэй боллоо гэж бодоход таныг нэр гэсэн чинь амар урт нэр хэлээд ах юм бол тэр бол онц биш гэсэн. Одоо жишээ нь Эрдэнэ цэцэг гэдэг. За миний нэр байна. Яг би сошиал YouTube суугаач гэдэг нь Эрдэнэ цэцэг гэдээ нэрлэчих юм бол гадаад түнд хэлнэ шүү дээ. Юу гэнэ ERDENETS гэх юм бол нөгөө хүний хувьд бүр толгой нэрч чинь. Тэгэхээр би өөрийнхөө сувгыг ч гэсэн Эрка гэж нэрлсэн байна. Тэгэхээр Эрка гэдэг бол миний нөгөө найзуудын маань дууддаг нэр. Тэгэхээр энэ маань тухайн сувг дээр байршиж байгаа нэрний хувьд ч гэсэн олоход хялбар байгаа. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө бүтээгдэхүүнийхээ нэрийг үйлдвэрлэлийнхаа нэрийг тодорхойлж байгаа бол товч нэр сонгоорой гэдгийг дахин хэлье. За дараа нь та сувгийнхаа зорилгоо тодорхойлох хэрэгтэй. За би жишээ нь Эрка гэдэг YouTube дээр сувг нээчлээ. Тэгвэл би яах гэж энэ сувгийг нээж байгаа юм. Би өөрийгөө амьдралын хэв маягаа хуваалцах гэдэг юм уу? Эсвэл хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгөх гээд байгаа юм. Тэгэхээр ямар зорилгоор тухайн сувгаа нээсэн бэ гэдэг зорилгоо тодорхойлох хэрэгтэй. За зарим хүмүүс бол юу гэдэг Facebook дээр пэйж нээчдэг. За мөн Instagram, за өөр юу гэдэг LinkedIn, за YouTube, TikTok, за өөр маш олон платформуд дээр юу гэдэг сувг нээчээд орхичдаг. Нэрээж тодорхой өгдөггүй, зорилгооч тодорхойлдог байгаа. Тэгэхээр та зорилгоо тодорхойлох хэрэгтэй. За миний хувьд бол сувг нээсэн зорилго нь ерөнхийдөө бизнес эрхлэгчдэд бизнесээ амжилттай явуулахад, бизнесээ эхлэхэд шаардлагатай мэдээллийг өгөх зорилгоор нээсэн байна. Тэгэхээр хэрвээ та зорилгогүй нээх юм бол хаашаа явахаа мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй тийм нэг л сувг нээсэн байгаад байдаг. Тэгэл тэнд зугаалж би явж гин, би тэгж ингэж явж гин ч гэдэг юм. Ямар нэгэн зорилго байхгүй мэдээлэл тавиад байдаг. Тэгэхээр юу гэдэг одоо чинь Facebook дээр
тийм одоо Марк Зукерберг одоо өчнөө л мөнгө олж штэ. Тэгэхээр одоо та өөрөө одоо мөнгө олох хэрэгтэй. Марк Зукерберг одоо тэнд л нэг хүн, тэнд л нэг Facebook гэдэг компани баяжаад байдаг. Тэнд нэг YouTube гээл тийм тэнд платформыг үүсгэсэн компани маань баяжаад байдаг. Та хүмүүсийн юмыг шеэрлээл, та хүмүүсийн юмыг одоо үзэл, тэнд нь одоо лайк, комент дараал ингээд одоо өдөө хүртэл та тэгж байлаа. Тэгвэл одоо та яах ёстой вэ гэхээр та өөрийнхөө сувгаа нээх хэрэгтэй. Та энэ сошиал дээрээс мөнгө олох хэрэгтэй. За тэгвэл яах вэ гэхээр трендээ тодорхойлно, зах зээлээ судална. За ирээдүйд те юу модонд орж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. За тэгэхээр за та өдний болтол те ямар туршлагатай, ямар ур чадвартай, ямар мэдлэгтэй байх вэ гэдэг бол хүн болгоны хувьд өөр өөр байна. Тэгэхээр ирээдүйд за байнгын сэдвүүд гэж байдаг. Мэдээж эмэгтэй хүн болгон турахыг, эрүүл байхыг, гоё байхыг, үсээ гоё байлгахыг, за өөр юу гэдэг аяллаар явахыг, за эрэгтэй хүмүүсийн хувьд бол машин, за өөр одоо спорт ч гэдэг юм уу те мөн одоо эрүүл, за ингээд энэ зүйлүүдийг бол сонирхдаг байна. Тэгэхээр та эдгээрээс за кино ч гэдэг юм уу те энэ спорт, за хувийн блог одоо юу байх вэ гэдэг чиглэлээ тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ чиглэлээ тодорхойлчих юм бол та одоо жилд, сард, 7 хоногт ямар контент үйлдвэрлэх вэ гэдэг чинь аяндаа тэр зорилго руу чинь чиглэлээд ирдэг байна. За ингээд зах зээлээ мэдээж судална. Ерөнхийдөө яг Монголын зах зээл дээр яг миний хийх гэж байгаа зүйлийг хэн хийсэн байна. За цаашлаад гадаадд нэг хэн хийсэн байна. Яаж хийсэн байна. Энийг судлах хэрэгтэй. Тэгэхгүй ер нь бол шин зүйл гэж юусоо байдаггүй. Шин зүйл гэдэг бол сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлнэ гэсэн юм тодорхойлт байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ зүйлээ тодорхойлохдоо ерөөсөө судалгаа чухал байгаа. За тэгээд зорилттой бүлгээ тодорхойлно. Мэдээж аливаа нэгэн зүйлийг хийхэд бол та хүнд зориулж хийж байгаа. Таны хэрэглэгч хийн. Тэд нар юу хүсэж байгаа. Энийг тодорхойлох нь хамгийн чухал байдаг шүү. Тэгэхээр бид нар мэдээж хүн бүр таалагдах бичлэг бол байхгүй. Тэм учраас зорилттой хэрэглэгчээ тодорхойлно. Одоо би жишээ нь ингээд бизнесийн талаар юм ярьж байхад бол 10 жилийн хүүхдүүд эсвэл одоо тэтгэврийн хүмүүс, ажил хийдэг хүмүүсийн хувьд бол энэ бол нэг сонирн биш. Харин одоо бизнесээ хөгжүүлэх гэж байгаа эсвэл бизнесээ эхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд бол энэ нэр чухал юм байна гэж сонсно. Тэгэхээр таны хэрэглэгч тийм ээ эрэгтэй хүмүүс байх уу, эмэгтэй хүмүүс байх уу? Тэд нар яг юу сонирхдаг юм? Тэрэн дээр төвлөрөх хэрэгтэй гэсэн. За тэгээд туршилт судалгаа хийх хэрэгтэй. Ер нь одоо таны хийж байгаа контент хэр зэрэг байна гэдэг хүмүүсээс үнэлгээ авч чиглэлээ тодорхойл, бичлэгнийхээ санааг олох хэрэгтэй. За тэгээд ер нь бол сэтгэл зүйгээ бэлтгэх нь маш чухал байгаа. За бид нар сошиал дээр байна гэдэг нь бол тэнд маш олон хүн байна. За энэ маш олон хүн байна гэдэг бол давуу тал. Та мэдээж өөрийнхөө бизнесээ олон хүнд сурчлаад тэрэн дундаас өөрийн гэсэн зорилт хэрэглэгчээ тодорхойлох гэж байгаа. Гэтэл бас нэг талаар хүн гэдэг нийгмийн амьтан учраас энэ бол шүүмжил бас ирнэ. Тэгэхээр энэ бол сул тал. Тэгэхээр бид нар хүмүүс одоо юу гэж шүүмжилсэн байсан ч гэсэн өөрийнхөө хийж байгаа зүйл дээрээ тууштай авах хэрэгтэй. Тэгээ гинт таны хандлт мэдээж их болохгүй зүгээр л хийж байгаа зүйлээ хийсээр л байх хэрэгтэй. Тэгэхээр энэ маань бол юу гэдэг юм одоо аливаа зүйл тэг цэгээс эхэлдэг гэх юм бол тэгээ одоо тухайн тэг цэгээс эхэллээ. За энэ бол тодорхой өсөлттэй явагдана. Тэгээ явандаа өсдөг зүйл байна. Тэрнээс гинт та контент үүсгэнгүүт гинт ингээд шууд одоо хандлт их болчихгүй гэсэн. Тэгэхээр өөрөө та брэндээ нэрээ үүсгэлээ, зорилгоо тодорхойллоо, тэгээ контентээ бий болголоо. Тэгээд явандаа хийсээр байхад аяндаа танд хэрэглэгч бий болно. Тэр нь тэр хэмжээгээр өсдөг зүйл байна. За ингээд өнөөдрийн маань сошиал дээр хэрхэн өөрийн одоо брэндээ үүсгэх үү, нэрээ яаж олох уу, за мөн одоо зорилттой хэрэглэгчээ яаж тодорхойлох уу, за сошиал дээр одоо контент байрлуулахад сэтгэл зүгээ хэрхэн бэлтгэх вэ гэдэг энэ товч одоо сургалт зөвлөгөө маань дуслаа. За тэгээд та бүхэн хичээлтэй холбоотой асуух зүйл байвал мөн комментээр бичиж болно. За ингээд өнөөдрийнх нь ажилд нь амжилт хүсье. Баяртай.